Бүгдээрээ сайн уу? Бараг хагас жилийн дараа эргээ ирлээ. Эхлээд уучлалт гуйж байна. За хэлцгээе. Эхний бүлэг дээр Норман үхээд Эмма болон Рэй, Дон Гилданаар зогтож чадах боломжтой бүр жоохон хүүхдүүдээс бусдыгаа бүгдийг нь аваад тэр аимшигтай шорон шиг Грейсфилд асрамжийн газрыг орхиод арай гэж зогтож чаддаг штэ. Тэгээд яг дуусдаг. Ингээд үүнээс хойш яг юу болдог талаар та бүхэндээ маш гоё тов тодорхой яриад өгье заа юу. Эмма болон Рэй хоёрын удирдлагатайгаар манайхан гарч зүхтаад хүний ертөнцид очино гэж бодсон боловч байдал тис ондоо. Гаднах ертөнцид ч гэсэн нөгөө аимшигтай мангасууд байдаг. Бүр том мангас нь шууд л хөөгдөн. Ингээд хөөгдөж байтал өөр хоёр чөтгөр тэднийг аварнаа. Тэр хоёрыг Мужика Сонжу гэдэг. Бөгөөд бусдаасаа бүр маш өөр. Бусад чөтгөрөөсөө өөр гэсэн үг. Юугаараа өөр гэхээр хүн иддэггүй. Хүн идэх шаардлагагүй гэх юм уу та. Ингээд тэр хоёр маань нөгөө хидэд хоолунд хэрхэн хийх, өөрсдийгөө яаж хамгаалах гэх мэт маш олон зүйлсийг зааж сургаж бүх хүүхдүүд хэдий тэр хоёрыг чөтгөр гэдгийг мэдэж байгаа ч гэсэн үнэхээр тасаж сайн болсон байдаг. Эмма Рэй хоёр тэр хоёроос мэдээж яг яагаад хүүхдүүдийг ингэж тамлаж алж идэж байгаа. Одоо цаашид энэ үргэлжилсээр байх талаарч мөн асуув. Харин тэдний тайлбар нь ийм байлаа. Бүр тэртээ мянган жилийн өмнө чөтгөр болон хүмүүс хоорондоо маш том амлалт өгч гэрээ хийж байсан. Тэр гэрээ нь ямар учиртай гэхээр одоо амьдарч байгаа ертөнцөө хоёр хуваагаад чөтгөрийн эзэмшлийн хэсэгт хүмүүс хизээж орж ирэхгүй. Харин чөтгөрийн эзэмшлийн хэсэгт байгаа хүмүүсийг тэд үржүүлэх үү, алах уу, яах хийхээ өөрсдөө шийднэ гэсэн гэрээ юмсан ч. Тэгээд ийм том гэрээг угаасаа цуцлах боломжгүй учраас ингэж амьдарч байгаа талаар хэлдэг. Гэхдээ чөтгөр дотроо бас удирдлагууд ард иргэд гэж байдаг. Энгийн ядуу ард иргэдэд бол хүмүүсийг идэх боломж бараг л байхгүй, томчууд л иддэг гэсэн. Нэг тиймэрхүү яриад болоод өнгөрнө. Мэдээж үргэлжид тэр хоёртай байгаад байна гэж байхгүй болохоор нэгдүгээр бүлэг дээр гарч байсан Кроно гэд нөгөө хар арьстай бас нэг асрамжийн газарт байсан ихч байдаг да. Тэр ихч чинь өөхөөс өмнө Норманд нэг бал өгдөн штэ. Тэгээд Норман өөхөөс өмнө тэр балыг Рэй Эмма хоёрт өгсөн байдیں۔ Тэр бал нь яг яадаг бал юм гэхээр Минерва сан буюу одоо энэ идэж болоод байгаа хүүхдүүдийг аврах цорын ганц найдлага найдварын уч гэхэд болно. Тэгээд тэр балаараа тухайн аврагдах боломжтой газрыг олох гээд аян замдаа гарцгаалаа. Явсаар тэр газрыг олоод орохт дотор нь бүр хинж байдгүй. Уг нь манай эд чинь Минерва санг байгаа гэж бодсон. Гэхдээ яг хуу тогтой байшин, унтаж амрах орд ир, хэсэгтээ идэх лаазалсан бүтээгдэхүүн хоол хүнс байгаад нь үнэхээр их баярлнаа. За тэнд бас нэгэн холбоо байдیں۔ Тэр нь яг ямар холбоо гэхээр бусад асрамжийн газрууд төв байрлал мэдээлэл хүрэхэд шууд сонсож болдог. За энэ үед харин Мама буюу нөгөө Грейсфилдийн үе үеийн хамгийн сайн асрагч ээжийг нэгэн гиндан торьсон байгаа дүр зургийг бид харна. Яагаад торьсон нь угаасаа ойлгомжтой. Тийм олон хүүхдүүдийг алдчихсан учраас тэгээд чөтгөрүүд яг нэг удаа боломж олгоод хүүхдүүдийг бүрэн бүтнээр нь бүгдийг нь олж чадвал нэг удаа өршөөхөр болно. За манай хөөхөн хүүхдүүд маань хоол ундан дуусаад хэдэн аимшигтай ч гаднах ертөнцөөс хоол унд авалж ийдсээр ингээд байж байтал нөгөө муугаа гарууд чинь нөгөө нуувчийг нь олоод дэлтлээд бүр бараг л алах шахдаг. Гэхдээ азар манай хідээс хинэнч бэртээгүй нууц гарцаар гарч амьд цухтаж чаддаг. Тэндээсээ цухцаар агаад нэгэн том чөтгөрийн тосгонд очтیں۔ Тэгээд эндээс яг юу харуулах гэсэн бол гэсэн чинь зөвхөн хүмүүс л амьдардаг биш. Энэ дэлхий дээр бас өөр ертөнц байдаг. Хичнээн чөтгөрч байсан амьдрахын төлөө тэмцэж байгаа, амьдарч байгаа, зовж бас өвддөг, баярлдаг, үлсдэг, гэр бүлтэй хайртай бүхий л хэсгийг хөөхөн детайлаар бас харуулсан байдгаа. Манай тэнд нэг хуучны балгас болсон сүмд хорогдоод ихэнхдээ Рэй, Эмма, Дон Гилданаар чөтгөрийн баг зүүж тэр хаваасаа идэж уух жаахан юм цуглуулцгааж өдөр хоногийг өнгөрүүлсээр л тэрхүү хуучны сүмд нэгэн хараагүй Вилксан гэд хөгшин чөтгөр өвөө байдаг. Тэр өвөө Эммад их сайн маш гоё нэртэй юм аа. Та хэд энд байж болохгүй, их хүйтэн амарч чадахгүй гэж санаан зовоод чөтгөрч гисэн бас сэтгэл зүрэхтэй гэдгийг энэ хэсгээр бас харуулсан байгаа. Өдөр хоног нь яг л үргэлжилж манай хэд бас тосгоноор хоолунд эргүүлж авч байгаад Ланион Томо хоёр маань санаандгүй жинхэнэ чөтгөр мөргөж унаад нөгөө хоёр нь хүний үнээр аваад тэр хэдийг угаасаа идэх гээд хөөж байгаа аахгүй юу. Тэр эдэд чинь хүн идэн гэдэг нь бараг тансаглал юм шиг байгаа. Яагад гэвэл тосгоны ард иргэд учраас. Зугцаар агаад нэг болонд бүр яах ч аргагүй болцсон байж идэл араас нь дахиад багтаа 2-3 чөтгөр гарч ирсэн ээ. Тэр идэх гээд байгаа чөтгөрийг алчтیں۔
Тэгэд Эмма Рэй тэнд байсан хэд чинь бүр шоконд ороод гайхаад байж итл нөгөө чөтгөр нь багаа тайлсан чинь хэн байсан гэж? Норман. Нөгөө нэгдүгээр бүлэг дээр үхсэн гэж бодсон Норман маань амьд байсан бүр гэгэн дүрээрээ зогсож исэн. Эмма зүгээр л салглаад шоконд ороод асгарт л уйлаад амьд байсан юм уу? Энэ бүх хугацаанд хаана юу хийж байсан ингээл уйлаад хэр барагтаа нулимс гаргаад байдаггүй Рэй хүртэл уйлж унжаад тэр хэд тэрвэрлдээд энэ хэсэг бүр үнэхээр гоё заяо. Тэгээд Норман маань энэ хугацаанд хаана байсан, юу хийж байснаа бүгдийг нь хэлдэг. Норманг анханасаа аглаагүй. Норман ч үнэхэрийн IQ нь хөгжсөн, маш ухаантай учраас хүний ертөнц чөтгөрийн ертөнцийг мандаг хаалгач Петрээс санал тавиад нэлээд том туршилтын газар туршилтад орсон юм билээ. Тэгэд ганцаараач биш нэлээд хэдэн хүмүүстэй хамт туршилтад ороод тэнд байхад нь маш хүчтэй өвхөлт хүргэх тариа энэ тариад нэлээд завсан байсан. Тэгээд тэр үйлдвэрийг дэлбэлээд тэнд байсан хүмүүсээ авраад энд байгаа гэхүү дээ. За одоогоор бол Норман тэдний хүмүүс чөтгөрийг хэрхэн устгах, хүчийг нь сулруулах, чөтгөр оюун ухаангүй болж чөтгөрөө иддэг нэг тийм зүйл бүтээсэн эхлэх гэж байгаагаа хэлдэм Эмма Рэй хоёрт. Гэтэл манай Эмма ч угаасаа л их нэнжин сэтгэлтэй штэ. Шууд эсэргүүцээд чөтгөр ч гэсэн гэр бүлтэй бүгдийг алж болохгүй. Арай өөр шийдэх зам байж лаага. Бид нар тэндээс орохдоо хүн идэгдгүү хоёр чөтгөртэй таарсан энэ гэд хэлсэн чинь Норм бүр гайхаад царай нь бүр хувьс гээ авчтیں۔ Яасан гэхээр тэр хэдийн таарсан эмэгтэй чөтгөр бол цус тохин, хорон цус тохин гэж нэрлэгддэг. Мужикагийн цусыг жоохон ламссан бол чөтгөр хүн идэх ямар ч шаардлагагүйгээр амьдрч чаддаг тийм их хүчтэй цустай эмэгтэй чөтгөр юм байна л да. Тэгээд хорон цус тохиныг хэдэн мянган жилийн өмнө өгчихсэн гэсэн цуу яриа гарсан болохоор бүгд өгсөн гэж бодоод байсан юм билээ. Энэ түүхийг сонсоод Эмма Норманд 5 хоногийн дотор цус тохин болон Сонжо хоёрыг авчирна тэр хүртэл тосгоныг сүрүүлэхгүй чөтгөрүүдийг алахгүй гэсэн амлалт аваад аян замнаа гардыг. Гэтэл Норман болохоор бараг амьдрах хугацаагүй болчихсон. Яагаад нөгөө том туршилтын үйлдвэрт туршилтын туулай болж байхдаа өвхөлт хүргэх хүчтэй тарианууд тариулаад тэгээд удахгүй өөхөх юм байна л дээ. Өвхөөсөө өмнө л нөгөө эдийгээ тайван аюулгүй байлгах гээд арга чарга хайгаад хүлээж төсөхгүй нөгөө тосгоноо ёстой жинхэнэ утгаар нь төвэн. Тэр өдөр нь яг 4 дахь хоног нь байсан цус тохин Мужика хоёроо олдсон. Тэр эд чинь гял тийш явалгүй яах вэ? Маш олон чөтгөрүүд бие бинийгээ идэж байхад маш том уу гашуу болж жижигхэн охин өвөө гэл уйлаад идэв. Тэгсэн чинь тэр охиныг Эмма гэдэг нөгөө хараагүй Вилксангийн өвгөө ач охин нээж таарад өвөө харин ач охиноо өхүүлэхгүй тулд өөрийнхөө цусаа өгөөд намайг орхиод зугт гэдэг. Энэ нь ямар учиртай гэхээр өвөө маань тэр олон жилийн тэртээ Мужикагаар өөрийнхөө амийг авруулж исэн бөгөөд тэр бас хүчтэй цустай гэсэн үг. Тэгээд тэр өвөө бүр сохор биш заяо. Албаар тийм байсан байгаа. Тэгэхээр тэр эдийг идэх боломж зөндөө байсан. Ингээд бөөн уйлаа майлан болж идэл манай хэд ирээд Эмма бүгдийг нь Норманд хэлж ойлгуулад бүгд гэр бүлтэй бүгд л амьдрахыг хүсэж байгаа. Хамтдаа бүгдийг эерэг талаас нь харж эргээр шийдэцгээгээд хувирсан чөтгөрүүдээ бүгдийг Мужика идгээд юм. Үнэхээр хөөрхөн. За ингээд цаашид яах их төлөвлөгөөгөө боловсруулж байтал Минерва сангийн нөгөө балных нь ард тал анханасаа л байхгүй байсан. Тэгсэн чинь нөгөө Вилксан гэд өвөө биш үү? Тэр өвөө нэг юм өгдیں тэднэрт. Өгөхдөө энийг маш олон жилийн өмнө нэг хүн маш их нандинаж гартаа бариад өгсөн байсан. Тэгээд хизээ нэгэн цагт хэрэг болох байх гэд хадгалж байсан гэд өгсөн чинь ард талыг нь хийгээд ухсартал Норман тэр эдийн нөгөө муухай туршилтад орсон хорыг тайлах жор байдаг. Бүр бүгдээр баярлаад одоо тэгэхээр Норман өөхгүй, Норманы цэргүүд өөхгүй болчихж байгаа байхгүй юу? Бүх юм бүр үнэхээр бест гоё алж байгаа сте. Мэдээж нөгөө л аимшигтай асрамжийн газар Грейсфилдэд байгаа Фил болон бяцхан зүрхнүүдээ аврах төлөвлөгөө зохиож байтал Нормантай хамт туршилтад орж исэн нэг залуу шууд урваад чөтгөрүүдэд мэдээлэлээ задлаад Минеро сангийн дүү буюу Петерт хоёр ертөнцийн хаалгачид бүх төлөвлөгөөгөө хэлээд харин оронд нь намайг хамгаалж хүний ертөнц рүү явуулж үг гэж тохиролцсноо. Ингээд төлөвлөгөө биелэх өдөр ирж бүгд ярьсан хэлсэндээ дайралтаа хийсэн чинь чөтгөрийн тал нэг л фейлдэд болдгүй. Тэгсэн чинь урвсан гээд байгаа залуу угаасаа анханасаа төлөвлөгөөний нэг хэсэг байсан. Албаар хаалгачийн толгойг эргүүлэх гэж тим юмнууд зохиосон байдیں۔ Тэгэхээр юроосоо урваагүй гэсэн үг. Бүр хамгийн хөөрхөн хэсэг нь Грейсфилдэд байгаа Фил гээд ёстой ухаантай хөөрхөн хүүхдэд бүх мэдээлэлээ өгөөд тэр жаахан маань бусдыгаа байлдан дагуулж бүгд уулзцаадаг. Ингээд байж адил гай газарт ороос нөгөө маама ч бүх асрагчтайгаа буута гараад ирсэн. Мэдээж нөгөө хаалгач чинь бүр пэдигээд
Одоо та нарт ямар ч зүгтах боломж байхгүй болсон. Харин ч оргосон та нар өөрсдөө үүрэндээ ороод ирлээ. Араас удахгүй нэмэлт хүч ирж байгаа. Одоо зүгээр бууж өгцгөө гэж мэгээд байж идэл яасан гэж. Мама маань урваад ёо яг юу ч болоод байгаа юм те. Бид нарыг зүгээр л явуул. Өөрсдийнхөө амьдралаар амьдрмаар байна гэд хаалгач ядчихад бууж өгөхгүй. Та нар урвсан ч байсан нэмэлт хүч ирж байгаа бүгдийг чинь сайхан хоол болгоод чөтгөрүүдэд өгчийл даа гэд сайхан яриа өрнөвөө. Нэмэлт хүч нь иржсэн чинь юун орж ирэх нөгөө тасганы чөтгөр ард иргэд бослог гаргаад Вилксан, Мужика тэрийг толгойлцсон. Тэд нартай ч үзэж тарж байгаа байхгүй юу? Бүр үнэн гоё болдгоо энэ хэсэг бүр. Энэ үед харин хаалгач нэг л зүйлийг бодож байгаа. Ингээд бүр хуучны үе рүү хэсэг шилжицгэн. Энэ хаалгач анх хаалгач байгаагүй. Минерва сан өөрөө хаалгач байсан. Минерва хаалгач байх үедээ түүнээс ч өмнө чөтгөр хүн хоёр хоорондоо маш ив найрамдалтай байсан гэдгийг мэдээд инх тайван тогтоох гээд ер нь идэвш болоод байгаа бүх хүүхдүүдийг хамгаалах зүйлсийг хийж эхэлсэн юм байлээ. Тэр үед харин дүүн эсэргүүцээд удалгүй Минерва сан өвхөөд тэр дүүн залгамжилж авсан юм байлээ. Дүүн бол угаасаа инх тайван энэ төр тогтоох ямар ч хүсэлгүй. Би анх ингэжл хэлсэн, ингэжл дуусна гэд өөрийнхөө амийг хорлцохтیں۔ Бүх зүйл дууслаа хүний ертөнц рүү явлаа гэтэл Рэй, Норман, Эмма болон Норманы цэргүүд буюу Винсент, Барбаранаар хүүхдүүдийг эсэмэнд аюулгүй хүний ертөнцид авааччаад өөрсдөө буцаад чөтгөрийн ертөнц рүү явхаар болно. Яагаад гэхээр өөр маш олон хүмүүс, олон хүүхдүүд байгаа. Тэд дахиад чөтгөрийн хоол олно. Тэгэхээр 1000 жилийн өмнө амлагдаж байсан энэ гэрээг цуцалж, өөрчилж, дахин шинэ гэрээ байгуулж, дахин ийм зүйл байхгүй байлгаж, хүмүүсийг иддгүү болгох арга замыг хайгаад бүх зүйлийг өөрчлөөд ирнэ гэдгийг амлаад явцгаадаг. Хүний ертөнцид очисон хэд маань багасаа л нэг газраа айж, аимшигтай зүйлсийг харж, үхэхээс л айж амьдардаг байсан бол маш том барилгууд үр хүүхдүүдээ хайрлаж халамжилж байгаа тэр гоё зураглал бүхий сайхан мэдрэмж амьдрах ямар байдаг гэдгийг утгаар нь харцгаад юм. Нөгөө талд харин Мужика, Вилксан, Сонжу, Рэй, Норман, Эмма, Норманы цэргүүд бүгд олон чөтгөрүүтэй уулзаж, бодлыг нь өөрчилж, одоо байгаа бүх хүмүүс хүүхдүүдийг хүний ертөнц рүү буцааж дахин хизээч чөтгөрүүд хүмүүс болон хүүхдүүдийг идэхгүй гэсэн том амлалтын гэрээг хүний ертөнцийн талаас Эмма, чөтгөрийн ертөнцийн талаас Мужика үзэглэж, шинэ гэрээг байгуулад зорьсон бүх зүйлээ бүр давуулан биелүүлээд буцаад гэртээ харж байгаагаар аниме маань дуустдаг. Бүр үнэхээр миний бодож байснаас илүү гоёор дууссан. Яг аргагүй бүр шууд нулимс урсж илээ. Миний хувьд бол яг аниме дээр гарч байгаа энэ хэд маань л хурдан аврагдаасай гэж утсан. Гэрээ ингэж өөрчлөгдөн гэж бүр төсөөлөвчгүй. Бүр үнэхээр юм бэст ярих юмгүй гоё. Ингээд Юкийн өмнөшгийн удаан алах болохгүй гэдгийг амлаж гин. Удахгүй шинэ гайдаараа уулзцгаая. Түр баяртай зүрхнүүд минь зүрх. Мама.